За хэдүүлээ guys ревюгээ дахиад нэг бичээд үзье. Сая ревю бичижсэн чинь гэрийн интернет тасраад тэгээд хамаг ажил будаа болсон те. Тэгэхээр хэдүүлээ дахиад нэг бичээд үзье. Энэ удаад интернет тасрахгүй гэж найдаж байна. За тэгэхээр guys бид нар ревюгээ эхлэхдээ зарлалаас эхлэмээр байна. Ямар зарлал вэ гэхээр манай community буюу манай CVP community volume trade арга барилаар бол ярилцаа хийдэг тийм ээ. Volume trade-ийг болохоор мэргэжлийн трейдерүүд бол хийдэг. Банкны ажилтны хүмүүс за тэгээ фонд удирддаг хүмүүс маань ерөөдөө бүгд volume trade хийдэг. Technical analysis буюу дүр зэрэгтэй холбоотой арилжааны арга барилыг бол энгийн хүмүүс ашигладаг те retail трейдерүүд бол ашигладаг байна. Тийм учраас ерөөдөө бол бид нар volume trade гэдэг зүйлийг бол сонгож арилжаа бол хийдэг. Олон давуу талтай гэдэг утгаараа тийм ээ. Бид нар энэ зах зээл дээр байгаа дүр зургаас гадна бид нар энэ доторх арилжаалагдаад байгаа энэ арилжаануудыг харж болдог гэдэг утгаараа бид нар volume trade гэдэг зүйлийг сонгодог те. Хэрэг хэмжээний мөнгө зах зээл рүү орж ирдэг гэдэг зүйлийг бид нар мэддэг учраас том тоглогчийг даах боломжтой гэдэг утгаар те. Тэгэхээр манай community сургалт явуулдаг. Сургалтын 6 дугаар эсрэлтийн бүртгэл маань бол зарлагдсан байгаа. Хүсэлтэй хүмүүс маань тухайн видеон доор байгаа description бичигдсэн байгаа линкээр дамжаад орох юм бол манай сайт руу орж болно. За манай сайтн дээр volume trade гэж юу гэдгийг манай сургалтын давуу талуудыг бол бид нар энэ бол бичсэн байгаа. Энэ зүйлдээ та хэд маань яг танилцаад аваараа өөрсдөө уншаад танилцаад аваараа та хэдэд зориулаад энэ чинь мэдээллийг үлдээсэн байгаа. Окей. Тэгэхээр энэ мэдээллийг уншаад хэрвээ эцсийн байдлаар за бүр болох байгаад те ямар нэгэн зүйл асуух хэрэгтэй шаардлагатай байвал над руу хувь руу бичээд тэгээ асууж болно шүү guys. Окей. Тэгэхээр энэ мэдээлэлтэй хамгийн түрүүнд танилцаад аваараа. Окей. За тэгээд хувийн бүртгэлтэй болох гэх манай сургалт руу хэрвээ бүртгэлтэй болоод манай сургалтын гишүүн болохыг хүсэж байгаа бол хувийн бүртгэлтэй болоод ороод ирэхээр чинь таны орон зайны CVP shop гэсэн энэ хуудас гарч ирнэ те. CVP shop-н дээр бас өөрсдийн гэсэн мэдээтэй байгаа шүү guys. Мэдээтэй. Хэднээс хэд бүртгэлтэй байх вэ? Сургалт нь өөрөө хэднээс эхлэх юм? Ямар хугацаатай, ямар төлбөртэй одоо ингээд байдаг те хүмүүсийн зүгээр л сонирхдаг асуудлууд чинь бүгдээрээ хариулт байгаа шүү guys. Тэгэхээр энэ мэдээлэлтэй та хэд маань танилцаад ав. Сургалтын хөтөлбөрийг сонирхож байгаа бол бэлэн ингээд сургалтын хөтөлбөр байна те. Тэгэхээр энэ мэдээлэлтэй та хэд маань эхлээд танилцаад яаж худалдаа авалт хийх талаар мэдээлэл маань бас энэ ч байгаа гэдэг зүйлийг анзаараарай guys. Энэ видеог хараарай окей. За төлбөрийн тухай мэдээлэл маань тийм ээ. Төлбөрийн тухай мэдээлэл маань guys та хэдийн дэлгэцэн дээр байна. Тэгэхээр яаж төлбөр төлөх одоо тухай бол энд бүх мэдээлэл байгаа шүү. Тэгээд нэг зүйлийг анзааруулъя guys. Бидний official одоо Telegram хаяг буюу Discord хаягнууд байгаа. Бид нар зөвхөн энэ хаягуудаас таянтай холбогдсон шүү guys. Ямар нэгэн байдлаар холбогдвол. Тэгэхээр энэ дээр guys анхааралтай байгаарай. Энэ хаягнуудын нэрийг анхааралтай байгаарай guys. Яа тэгэхээр нэг зүйлийг анзааруулъя. Өөр хүмүүс холбогдвол энэ зүйл маань lower гэдэг зүйлийг анзаараарай guys. Би бол энэ lower ч хүмүүс гарч ирэхээс өмнө аль хэзээний ийм хүмүүс гарч ирж магадгүй шүү гэдэг зүйлийг өмнөөс нь хэлсэн байгаа шүү guys. Тэгэхээр энэ зүйлийг анзаараарай. Тэгэхээр яагаад ингэж ерөнхийдөө хэлээд байгаа юм бэ гэхээр guys энийг анзаараарай. Энэ CVP 222 гэсэн энэ худлаа хүмүүс шүү guys. Эднэр бол би бол хэлсэн байгаа те. Энэ хүмүүс гарч ирэхээс өмнө аль хэзээний урьдчилаад тийм хүмүүс байгаа шүү гэж ерөнхийдөө хэлсэн байгаа шүү. Тэгэхээр энэ хүмүүс та хэд рүү юу гэж бичих энэ бол lower шүү guys. Энийг анзаараарай окей. Манай нэг Discord-д байгаа нэг таньдаг хүн рүү энэ сайт одоо энэ хүнээс те friend request явуулсан байсан. Тэгэхээр энэ guys байгаад байна шүү лөөрч хүмүүс энэ тэнцүү байгаа. Энэ дээр анзаарай guys. Ерөөсөө л төлбөрийг төлөх гэж байгаа бол guys зөвхөн энэ данс руу шилжүүлэн те баримтаа өөрийнхөө баримтаа ийшин л энэ зөвхөн энэ хаяг руу явуулаарай guys. Тэгээд манай хаягууд маань энд та хэдийн дэлгэцэн дээр байна. Өөр хүмүүс байвал анхааралтай байгаарай окей. За guys тэгэхээр хэдүүлээ review руу орцгоё тийм ээ. Review дээр юу байна? Зах зээлийн дүр зургийг хэдүүлээ. Нэгдүгээрт юу гэж хэлэх гээд байгаа гэхээр өнөөдөр нэгд өдөр 5 сарын 27-нд Америкт баярын өдөр байдаг. Баруунуудын улс орнууд өнөөдөр амарч байгаа. Тэгэхээр guys Америкийн зах зээл өнөөдөр амарч байгаа гэдэг утгаар ерөөдөө бол өнөөдрийн хэмжээнд бол нэг сүртэй хөдөлгөөн бол орохгүй. Өөр хавийн наашаа цаашаа нэг жоохон хөдөлгөөн байна уу гэхээс биш. Нэг сүртэй хөдөлгөөн бол орж ирэхгүй шүү guys. Энийг анзаараарай. Тэгэхээр бид нар өнөөдөр том дүр зургийг ярина. Зөвхөн том дүр зургийг. Бид нар 7 хоног нэг удаа хийдэг те ревюг weekly review гэж тэрийг нэрлэдэг байгаа тийм учраас бидний хамгийн гол чарт маань 7 хоногийн чарт байх болно. Тэгэхээр guys хараарай. Долларын хэмжээнд бид нар буулж шивэр байна. Ерөнхийд бүх тренд маань дандаа дээшээ байгаа. Тэгээд silver class байсан тренд маань дээш нь бол хугарчихсан. Тэгээд эсрэг тал руугаа дахиад out ерөөсөд long руу гарцсан байгаа шүү. Тэгээд бид нар спорттой байгаа мөнгөний хуваарлын хэмжээнд бид нар спорттой байгаа шүү. Тэгээд түрүүчийн 7 хоног бид нар ярьсан те баяр маань гараад ирсэн. Баяр талаасаа өдрийн time frame дээр аль хэзээний үйл ажиллагаа явагдсан байгаа гэдэг зүйлийг анзаараарай. Хэдүүлээ энийг харъя. За ингээ баяр ороод ирсэн байгааг анзаараарай те. Ямар кластеруудаар дээш гарч ирсэн бэ гэдэг зүйлийг бас анзаараарай те. Тэгэхээр энэ бол баярын хүч байгаа шүү. Тийм учраас 7 хоногийн time frame дээр бид нар түлхүүр кластертай байгаа. Баярын түлхүүр кластертай. Тэгэхээр хүлээлт 7 хоногийн хүлээлт юу вэ? Дээшээ энэ газруудыг цөм хийгээд явах ёстой. Энэ газруудыг анзаараарай дээшээ явж байгаа үе дээр одоо ингээ нэг өдөр хөдөлгөхгүйгээд тааш 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь гэдэг энэ өдрүүдийг хараарай. Дээшээ явахдаа хүчтэй кластеруудаа харж явахдаа хүчтэй баярыг олж харах хэрэгтэй байна бид нар. Хоёрдугаар вариант юу вэ гэхээр
бидний эцсийн байдлаар ийшээ доош буугаад энэ liquidity-г аваад дээш явж болох уу гэвэл болно. Тэгэхээр энийг анзаараарай guys. Окей. Доллар bullish байна. Дүү зураг солидог байна. Окей. За gold. Gold-ын дээр guys short байгаа. Тэгээ түрүүч review дээр бид нар ярьсан. Манай түрүүч review-г та хэд маань анзааруул те. Одоо манай Discord руу ороод review sheet-ийг анзаараа харах юм бол market is in big short гэсэн юм асуулттай те. Энэ big short мөн үү гэсэн асуулттай юм review хийсэн. Миний бодлоор мөн байх магадлал маш өндөр байна guys. Мөн байх магадлал маш өндөр байна. Яагаад тийм магадлал байгаа вэ гэдэг зүйлийг бид нар тухайн review дээр ярьсан. Тэгэхээр энэ зүйлийг бол би давтаж хэлэхгүй тийм ээ. Хэдүүлээ цагаа алдаад явах. Тэр учраас Goldman яасан бэ гэхээр high хийгээд Buyerman дэшний шилж хийгээд тийм ээ. Тэгээ бид нар доошоо ороод ирсэн. Golden дээр би бол хувьдаа swing гэж арилжаа авсан. Swing арилжааг бол энэ үед нь авсан тийм ээ. 4 цагийн докны задралтан дээр жижиг тайфрейм дээр орсон. 2 өдрийн зүйлийг бол барьсан хаасан. За түүний дараа 5 дахь өдөр те 5 дахь өдөр бол би эндээс long авч эхэлсэн. Хаашаа long хараад байгаа вэ гэхээр 2380 гэдэг энэ зүйл рүү хамгийн түрүүнд хараад байгаа long-ийг. За тэгээд эндээс буцаага short харж байгаа шүү. Тэгэхээр би бол ингээд харж байгаа шүү. Окей. Тэгээд түрүүчийн 5 дахь өдрийн байдлыг хэдүүлэх харах юм бол манай general chart-н дээр би 5 дахь өдрийн байдлаар би ямар арилжаа хийсэн бэ гэдэг зүйлийг бүр ингээд нэг постлоод явсан. Арилжаа болгоно шүү заяа. Одоо эндээс эхлүүлээд те. Тэгэхээр golden дээр би юу гэж санал болгосон бэ гэхээр хэрвээ golden дээр swing short барих сонирхолтой хүмүүс байвал 2380-ыг анзаараарай гэж ярьсан тийм. Яг дүнгийн цайны ярьсан энэ 2380-ыг. Би тэндээс swing short харна. Хэрвээ миний харахыг хүсэж байгаа зүйл яг 2380 дээр үүсвэл тийм volume trading-ийн байдлаар харвал тийм market maker том тоглогч маань энэ үнэхээр биднийг тэгээд дээш явж байгаа buy-ыг зогсоогоод эсэг тал руу sell гараад ирэх юм бол би эндээс sell харна. Энэ бол маш тажгүй level байгаа шүү. Тэгэхээр та энийг анзаараарай, окей. За тэгээд ерөөхдөө бол юун дээр golden дээр long авсан байсан байна тийм. За энэ юу вэ? Евро дээр long авсан байсан long бол хаасан TP рүү бол хүрсэн. NQ дээр long авсан байсан TP рүү хүрсэн. Тэрнээсээ ч цаашаа явсан тий. Тэгэхээр энэ 5 дахь өдрийн байдлаар би зүгээр нэг тестинг вариантаар general chat-нд байгаа бүх хүмүүс зориулаад ерөөхдөө энэ арилжаануудыг ийшээ постлоод оруулсан байгаа шүү. Манайхан ерөөхдөө бол general chat-нд руу ийм зүйлүүд хийдэггүй. Дотор VIP өрөөнүүд байгаа гэдэг зүйлийг анзаараа. Энэ бол зөвхөн манай community хүмүүс зориулагдсан өрөөнүүд. Энэ general chat-н дээр би ерөөхдөө зүгээр тест болгоод ийшээ оруулахад үтсэн шүү. Ерөөхдөө та хэд мэн хэрвээ сонирхож байгаа бол харж болно. Миний хийсэн оролтуудыг тэгээд эцсийн байдлаар зах зээл дээр энэ орлогууд маань эцсийн байдлаар яаж явсан бэ гэдэг зүйлийг шалгаж болно те 5 дахь өдөр болоод өнгөрсөн учраас та хэд мэн тухайн үед одоо бол шалгаж болно те тухайн үед энэ бол лайв арилжаа байсан одоо өнгөрсөн юм чинь та хэд мэн харж болно те тэгэхээр хамгийн сүүлийн байдлаар голден дээр юу гэж ярьсан бэ гэхээр энэ H1 2-ын те левел рүү бид нар ороод тэндээс би long хармаар нэг гэж ярьсан байсан те энэ хараа 2336 гэдэг левелээс long харна гэж ярьж байсан тэгэхээр market maker маань яах ёстой байсан бэ гэхээр 2336 дээр голдыг бариад дээш нь явуулах ёстой байсан одоо энэ зүйлийг анзаараарай зан үүсгээд дээш явцсан байна тийм үү зөв. За тэгээд биднэрт бас блок байгаа тий. Блок байгаа. Тухайн үед нь бол би мэдээж break even төлөөд гарсан байгаа тий. Одоо энэ дээр бол би дахиад дагаад long бол орсон. Биднэрт блок байна, support байна. Бид нар support-ийн тест байна, testing manipulation байна. Энэ testing manipulation дээр би дахиад long орсон байгаа гэдэг зүйлийг анзаараарай. Окей. Тэгээд би яг хуучин 2380 руу харж исэн хിവэрээ харж байгаа. Гэхдээ өнөөдөр нэгд өдөр буюу Америкийн зах зээл минь амарч байгаа гэдэг утгаар бид нар хэр хүчтэй өнөөдөр явах вэ гэдэг зүйлийг би мэдэхгүй байна. Энд чи таад анзаарвал дахиад level үүссэн, дахиад manipulation гарч ирсэн. Энд чи орж болох уу гэвэл бас л орж болохоор байсан. Тэгээ энэ бол манай арга барил. Энэ бол маш амархан guys. Арилжаа гэдэг зүйлийг яг зөв хийвэл айгүй амархан. Хэрвээ та сурахыг хүсэж байгаа бол би бол welcome гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийдөө манай сургалт бол та хэдэд бол нээлттэй байгаа. Тэ? Чихтэй хүмүүс нь тэ сонсож байгаа бол сонсож байгаа. Нүдтэй хүмүүс нь харж байгаа бол харж байгаа. Тэгээд энд бидний яриад байгаа, бидний заагаад байгаа зүйлийг хэрвээ та яг анзаарвал арилжаа гэдэг зүйл бол маш үнэхээр амархан байгаа гэдэг зүйлийг анзаараа, окей? Хэрвээ энийг сонсоод хараад тэгээд анзаарч чадахгүй байгаа бол одоо яг дээл гэж хэлье тэ. Тэгэхээр guys golden дээр би бол хിവэрээ одоогийн байдлаар long харж ийн. За тэгээд арилжааны арга барилынхаа дагуу манай арилжааны дөрмийн дагуу бид нэр ороод талыг заавал хаах хэрэгтэй байдаг. Stop loss авах хэмжээнд энэ бол risk management-ийн алтан дүрм тэ safe-ийн дүрм гэсэн. Би бол орсон талыг нь хаасан. Миний хувьд бол энэ арилжаа бол break even-тэй байгаа. Цаашаа бол потенциал байгаа гэдэг утгаар би ямар нэгэн байдлаар зохиулсандаа ч гэсэн би уснаас цэвэрхэн гарна. Тэгэхээр би бол ерөөдөө тайп анзаар stop loss зохиулна гэдэг зүйл манай арга барилын хэмжээнд бол энэ бол маш ховор зүйл. Stop loss зохиулах маш ховор зүйл. Окей. Манай сурагчид ч гэсэн энэ зүйлийг бол мэдж байгаа угаасаа баталсан ч болно. Яг дүрмийн дагуу арилжаа хийвэл. Тэгэхээр guys ерөөдөө манай арилжаануудыг таад маань бас сонирхоод авч болно тийм манай profit руу ороод ерөөдөө ямар арилжаатай байна. Манай сурагчид бас ямар арилжаа хийж байгаа вэ гэдэг зүйлийг бас сонирхоод авч болно. Энэ бол та хэд зориулаад ингэж нээлттэй энэ байгаад байгаа шүү, окей. За тэгэхээр golden дээр ойлгомжтой шүү guys. Тэгээ ерөөдөө бол би том зургаар ярих юм бол би бол доошоо хармаар байна. Би бол энэ зүйлүүдийг хаамаар байна. Гэхдээ энэ зүйлүүдийг хаахын өмнө би бол энэ 4380 гэдэг 4380 гэдэг энэ левел рүү ороод эндээс унмаар байна guys. Хэрвээ 4380 дээр надад сонирхож байгаа зүйл харагдахгүй бол би бол цаашаа цөм рүү харна, ийшээ харна. Окей. 24 20 руу хараад эндээсээ буцаага шорт харна, окей. Тэр хүртэл бол яг хөө тэгээд яг хөө бид нар 7 хоног нэг удаа ревю хийдэг гэдэг утгаараа би бол ямар нэгэн зүйл хийж чадахгүй байна те. Дараагийн 7 хоногт нэг өдөр бид нар дахиад ревю хийхээр
юу болоод өнгөрснийг хэдүүлээ ярилцсан тийм ээ. Том дүр зургаараа бол ерөөдөө тийм байна. Доллар дэш нэ, голд доош нь тийм. За биткойн хэмжээнд guys миний хэллээд байгаа зүйлүүд ерөөдөө бүгд адилхан байгаа. Хэрвээ та спот сонирхож байгаа бол тэгвэл ав тэгээд аль хэзээ угаас намайг хэлж байгаа үедээ авах хэрэгтэй байсан. Аваад март заяа ойрын 5 жил битгий татах нь өдөр болгон битгий чартаа харах хэрвээ та спот арилжаа хийж байгаа бол. Гэтэ энийг нэг анзаарах спот арилжаа бол ашиггүй арилжаа. Спотон дээр та арилжаа хийх юм бол одоо та ингэж төсөөлөлд үзэлтэй. Спотон дээр $100 арилжаа хийлээ гэж бодъё. За фьючерсийн зах зээл дээр $100 арилжаа хийлээ гэж бодъё. За тэгээд 10% хөдөлгөөн зах зээл дээр болсон гэдэг зүйлээ бодъё. 10% хөдөлгөөн. Тэгэхээр одоо спотон дээр та $110 болно. Ерөөсөл $10 profitтэй байна гэсэн үг. Futures дээр та яг адилхан 10 хөшөөрөлтөй хэрэг орох юм бол та $200 болно. Тэр анзаарч байна үү? Нэмэх 100% ашигтай арилжаа хийгээд байгаа байхгүй бид нэр 100% арилжаа. Хэрвээ futures дээр арилжаа хийвэл спотон дээр ерөөсөл $10 нөгөөдөх дээр нь 2 дахин нэмж байгаа байхгүй. Тэгэхээр guys спот бол ерөөхдөө энэ бол мэргэжлийн трейдер хүмүүсийн биш арилжаанууд байгаад байгаа байхгүй. Спотер хэрвээ арилжаа хийж байгаа бол энэ бол мэргэжлийн трейдер хүмүүс биш зүгээр ритейл трейдерүүд зүгээр л нэг за мөнгө яхаа мэдгүй тэгээ зүгээр нэг хөрөнгө оруулалт төрлийн юм хийгээд байгаа байхгүй. Спот арилжаа гэдэг чинь тэр арилжаа. Спот арилжааг аваад тэгэл жоон байж хаагаал дахиад нэгээд авах ямар шаардлага байхгүй. Авсан бол авсан ойрын 5 жилд криптог бол барьсан зүгээр. Яг тэгэхээр манай энэ ньюсүүдийг уншаарай guys ньюсүүдийг. Крипто гэдэг зүйл угаасаа энэ бол бидний ирээдүй гэдэг зүйл та угаасаа мэдж байгаа тэгээ ойлгож байгаа тий. Тэгээд энэ ч байгаа энэ мэдээнүүдийг та маань уншаарай. Крипто гэдэг зүйл угаасаа ирээдүй. Хэрвээ та биткойныг спотер авсан байгаа бол бээр мэдгүй одоо юу гэж хэлэх юм те хоодл гэдэг чинь тэр байхгүй хоодл те хоодл битгий татах нь guys битгий татах нь хэрвээ ямар нэгэн шекаут орж ирвэл битгий айгаад хэрэггүй энэ дээгүүр нь авсан бол энэ бол маш муу байна хэрвээ энэ хаваар авсан байсан байгаа бол маш муу байна те энэ үеэр нь энэ хамгийн сүүлийн лово гэж ярьж байгаа үеэр нь ч юм уу энэ үеэр нь авсан байсан бол бас яг энэ хавьд нь авсан байвал маш муу байна guys гэхдээ авсан байгаа бол тэгсэндээ ч гэсэн битгий татнаад guys окей шекаут явагдаж болно тэгээ буцаага татагдаж болно. Буцаага татгахдаа маш удаан хугацааны турш татагдаж болно. Хизээ дээш гарч ирэх юм 26 онд гарч ирэх юм хизээ гарч ирэх юм бүү мэд гэхдээ л эн чинь ирээдүй шүү дээ guys. Биткойн гэдэг зүйл чинь угаасаа ирээдүй. Тийм учраас спотын хэмжээнд бол би зүгээр ийм юм хэлмээр байна guys. Хэрвээ эн чинь авсан байгаа бол маш муу л гэж хэлмээр байна. Бусдаар бол авсан бол тэгэл одоо яг гэдэг татганаад хэрэггүй л гэж хэлмээр байна. Бусдаар хардаа хэрвээ та спот биш зүгээр мэржлийн трейдер тэгээд ерөөдөө фьючерс дээр ажиллаж хийх гэж байгаа бол энэ дээр бол гой боломжууд бол зөндөө байгаа guys. Бид нар бол түрүүч ревю дээр ярьсан. Энд чинь бол manipulation орсон. За эсрэг талын энэ маркет мейкер маань барилт үүсгэнэ хэрвээ энэ барилт үүсгэл лонг авч болно гэж ярьсан. Барилт үүссэн байгаа анзаараа. Тэгээ энэ лонгийг бол авч болно guys. Дараагийн ликвидитээс өмнө хүртэл. Тэгэхээр энэ хөдөлгөөн дээр $9,000 бол олох боломжтой байсан. Ерөөсөө л хэдхэн өдрийн дотор спотер арилжаан дээр $9,000 хийхин тулд айгуу удаан хүлээн нэгдүгürt айгуу удаан хүлээн тэгээ таны хамгийн гол нь оруулж байгаа мөнгө чинь бас айгуу их байх байхгүй. За тэнгуү тавдаа дээшээ бид нэр гарч ирсэн. Гараад ирсэн. Энэ баланс үүссэн. Энийг бол бид нар сургалтын дээр үздэг. Шилжилт үүссэн, селлер орж ирсэн, селлерийн левел үүссэн, селлерийн левелийн хэмжээнд манипуляшн орж ирсэн. Энэ манипуляшн дээр бид нар арилжаа хийж болно. Эндээс шорт аваад энэ цөм хүртлэний бид нар бол арилжаа хийж болно. Энэ хөдөлгөөн дээр бид нар $3,000 олох боломжтой байсан. Яаж энэ арилжаа хийх талаар бид нар бол заадаг байгаа сургалтын дээр. Хэрвээ та хүсэж байгаа бол дахин давтаад хэлье. Манай сургалт маань одоо бүртгэлээ явуулж байгаа. 6 сарын 23-нд дуусна. Тэгэхээр амжуудад guys сургалтандаа бүртгүүлээрэй. Дараагийн сургалт маань бүр 25 он руугаа төгсөн 24 оныхаа төгсгөл рүү баг орж ирж шүү guys. Тэгэхээр одоо энэ боломжийг ашиглаад таад маань хэрвээ бүртгэлийг хийвэл ерөөхдөө нэлээд ашигтай байдлаар бол орно шүү guys. Дээрээс нь манайх ч хяндрал зарлцсан байгаа шүү дээ сургалтынхаа. Тэгэхээр энэ зүйлийг бас анзаараарай тий. Futures зах зээлийн хэмжээнд guys энд бол зөндөө боломжууд байгаа арилжаа хийх боломжууд. Тий. Ерөнхийдөө бол том зургаараа биткойн маань бол лонг байгаа. Гэхдээ шейк аут хийгээд тэгээд дэшээ явж болохгүй гэсэн юм бол ерөөсөө биш guys. Окей. Юм учраас энийг анзаараа. Futures зах зээлийн хэмжээнд энэ чинь лонг вэ, шорт вэ хамаагүй зүгээр л шорт байвал шорт аваад лонг байвал лонг аваад тэгээд явна шүү дээ. Энэ дунд бол ерөнхий зүг шиг бол лонг байсан даа ч гэсэн энэ дунд шорт хөдөлгөөнүүдийг ч авах боломжтой байна гэдэг зүйлийг та бүхэн анзаарч байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байна. Futures зах зээлийн хэмжээнд guys энэ миний хэлэх гээд байгаа зүйл ерөөсөө селлерийн зоон дээр сэл аваад баярхаа зоон дээр лонг аваад тэгээд сайхан мөнгө хийгээл яв. Окей. Хаана ямар зоон байгаа вэ гэдэг зүйлийг суралцахыг хүсэж байгаа бол манай ингээд сургалт маань бол таад зориулаад биелийн ингээд байгаад байгаа шүү. Окей. За биткойн хэмжээнд тийм байна. Ойлын хэмжээнд guys, ойлын хэмжээнд бид нэр аль дээрээс хойш лонг ярьж байгаа тий. Лонг ярьж байгаа. Тренд бол дээшээ байгаа гэж ярьж байгаа тий. 7 хоногийн тайм тренд маань дээшээ байгаа. За мөнгөний хувьд хэмжээнд тий том тоглогчийн хэмжээнд бол сонирхол нь лонг явах сонирхолтой байгаа. За тэгээд бид нар энэ левелийн доор орж ирээд энэ ч мөнгө цуглуулад тэгээд энэ лонгийн хөдөлгөөн маань эхлэх гээд ингэ байж байгаа зүйлийг бид нар харж байна тий. Тэгэхээр бид нар яахыг хүсэж байгаа вэ гэхээр одоо энэ ингээ флат байна шүү дээ. Энэ флатнаас бид нар дээшний гараад биднэрт конфирмашн ороод ирчмээр байна. Тэгсний дараа бид нар трендийнхаа дагуу дээшний лонг ажиллаад
маш баталгаатай арилжаануудыг энэ бол хийгээд явах боломжтой. Одоохондоо бид нэр Flatten дотор байгаа гэдэг утгаараа энэ Flatten дотор жижиг таймфреймүүд дээр long short хийгээд явах боломжтой. Long short. Гаран гартна. Яг тэр тренд байхгүй бид нэр задарж байгаа паттернд орсон байгаа гэдэг зүйлийг анзаараа тий. Гэхдээ ерөнхий тренд дээшээ байгаа гэдэг утгаараа энэ задарж байгаа паттерны гарал аюул бол дээшээ байна. Энэ бол яг хүн болгоны л мэдэх ёстой зүйл тий. Тэгэхээр бид нар бол энэ чинь бол фьючерс зах зээлийн хэмжээнд жоохон цааш наашаа ажиллаж явж байна. Та хэд хэрэг харуул тий өнөөдрийн зах зээлийн хэмжээнд бол бид нар дээшээ гарч ирээд тий бид нар дээрээсээ заг үүсгээд доошоо очоод цөмрөгөө ороод цөмөөсөө бид нар ойгоо дээшээ гараа авцсан байгаа гэдэг зүйлийг та хэд харж байна тий. Би бол хувьдаа бол энэ чинээс лонг авцсан байгаа шүү. Ойл дээр. Эндээс нь энэ чинь бол level үүссэн, энэ чинь бол manipulation орж ирсэн. Би энэ лонгийг бол авцсан байж чинь миний таргет бол 78.70. 78.70 дээр очоод хэрвээ break орчих юм бол за би энэ зүйлийг бол байрнаа. Хэрвээ break орохгүй байх юм бол би энэ чинь хаана тэгээд дараагийнхаа байдлыг харна гэсэн үг шүү дээ. Яагаад тэгэхээр бид нэр дээшээ харж байгаа ч гэсэн дээшээ гаралтынхаа confirmation аваагүй байгаа учраас энийг урт хугацаагаар барих нь бол жоохон буруу байна. Liquidity rule хүртэл бидний чи resist харж байна. Тэгээд resistor орчлоо энэ чинь хаах хэрэгтэй энэ зүйлийг. Эсвэл дөхөөд очихоор ч хааж болно. Заавал иш оруулах шаардлага байхгүй. Өмнөөс нь ингэ ирчих бас болно шүү дээ. Тийм учраас ямар ч байсан ийм арилжаа бол байна те. Нэг лотоор оруулах $700 арилжааны одоо профит бол бид нарт харагдж байна. Энэ зүйлийг яагаад авчиж болохгүй гэж авч болно те. Энэ бол volume trade guys. Хэрвээ volume trade биш зүгээр ингээд candle хараад зүгээр technical analysis хэрвээ арилжаа хийж байгаа бол энэ зүйлийг мэдэхгүй шүү дээ та нар те. Тэгэхээр ерөөдөө уриалаад байгаа тийм манай монголчууд бол уриалаад байгаа. За technical analysis жоохон хоцрогдсон байгаа. Ерөөдөө болно л доо болно. Тэгтээ хоцрогдоод байгаа. Тэгэхээр бид нар ирээдүйг дагаж хойноос нь явсан зүгээр шүү дээ. Тэгэхээр одоо ингээд volume trade маань хамаагүй одоо ингээд юу гэх юм хамаагүй урд нь яваад байгаа гэдэг утгаар та байна. Volume trade-ийг сонирхоод явуул яасан бэ гэж ерөөдөө сонирхуулаад ингээд санал болгоод байгаа байхгүй ерөөдөө манай энэ YouTube дээр бичлэг үзэж байгаа хүмүүс тийм ээ. Энэ бол та хэдийн сонголт. Тэгэхээр хэрвээ хүсэж байгаа бол манай community гишүүн болоод бид нартай хамт арилжаа хийгээд явахыг хүсэж байгаа бол оролцоод явж болно тийм энэ VIP өрөөнүүд бид нар энэ CVP live дотроо VIP өрөөнд дотроо манай сурагчид бид нар нийлж байгаад бол хамт арилжаа хийдэг байгаа гэдэг зүйлийг анзаараа. Та хэрвээ сургалтанд оролцоод төгсөж байгаа бол бидний одоо нэг хэсэг болно л гэсэн үг шүү дээ тийм ээ. Яг тэгэхээр ойлын хэмжээнд бол ойлгомжтой. Nasdaq-ийн хэмжээнд guys энд бол бид нар ерөнхийдөө бол тренд бол дээшил байна л да. Long байна. Гэхдээ энэ дээр нөө all time high руу бид нар ирсэн. All time high дээр бид нар маш хэмжээний мөнгөтэй болцсон. За тэгээд цагийнхаа time frame дээр бид нар одоо энэ зүйлийг анзаараа тий. Цагийн time frame дээр иймэрхүү төрлийн байдал руу орчихсон байгаа гэдэг зүйлийг анзаараа тий. Тийм учраас ерөнхийдөө short харуул илүү зүгээр юм болоо гэж хараад байгаа том дүүд зургаараа. Яагаад вэ гэхээр бид нар долларыг санаж байна тий. Доллар ч айгүй буулгаж байгаа дээ шүү дээ. Доллар буулгаж байгаа тохиолдолд зах зээл өөрөө жоохон доош байх хэрэгтэй байхгүй юу? Correlation-ийн үүднээс. Тийм учраас guys өнөөдөр бол нэг төдрийн хэмжээнд бол зах зээл бол нэг явахгүй. Яагаад тэгэхээр Америкийн зах зээл өнөөдрийн амралтын өдөр байна тий. Өнөөдөр бол тэр чигээр бид нар Flatten дотор зогсон шүү. Тэгээд өнөөдрийн өдрийн volume-ыг бид харах юм бол амар жижигхэн volume орж байна. Мөнгөний урсгал баг байхгүй шахуу байна. Тийм учраас өнөөдөр бол зах зээл хөдөлгөө. Маргааш нөгөөдрөөс тэгээд ерөөхдөө энэ 7 хоног мэн тэр чигээрээ доош орж ирмээр байна л гэсэн би хүлээлттэй байгаад байгаа шүү guys. Окей. Тэгэхээр энэ хөдөлгөөний confirmation-ыг та хэд аваад үзээрэй окей. Ерөөхдөө short-ийн zone-оос авцсан зүгээр. Одоо ийшний ороод ирвэл ерөөхдөө айгүй боломжтой. Маргаашнаас хараад аваад үзээрэй окей. Хэрвээ маргаашнаас бид нар ийш орж ирэхгүй бол хизээний доош ороод ирсэн байгаадах юм бол тэгвэл яг тийм үргэлжлүүлээ шорт дарцсан зүгээр ерөөхдөө бол тийм. Тэгтээ мэдээж хоосон газараас шорт дарахгүй шүү дээ. Тодорхой түр зурагтай байж ич те тодорхой хэмжээний volume trading-ийн тусламжтайгаар тодорхой хэмжээний confirmation-уудыг бид нэр авч ич те market maker өөрийгөө илчлээд ороод ирэнгүүт нь хойноос нь дагаж орнол гэсэн зүгээр шорт дарна гэсэн үг биш тийм ээ. Заавал баталгаа авах хэрэгтэй. Баталгааг бид нэр кластеруудын хэмжээнд те volume trading-ийн тусламжтайгаар үлэн баталгааг аавн тийм ээ. Тийм ингээд ерөөхдөө миний хэлэх гэсэн зүйл тэр байна. Өөр чи бидний үздэг үлээ өөр үздэг тикер бол байхгүй те бид нарт. Тийм учраас guys ерөөхдөө бол хэлэх гэсэн зүйл бол тийм ээ да. Зах зээлийн ерөнхий дүр зургуудыг хэдүүлээ бол ярилцаад үзлээ. Ерөнхий зүг чигүүдийг ярилцаад үзлээ. За тэгээд ерөөдөө өнөөдрийнхөө ревю хэдүүлээ дуусгая. За сургалтын сургалтай холбоотой бүх линкүүдийг тухайн видео description дотор оруулаад тавьчих. Окей guys тэгээд амжилт хүсье дараагийн видео хүртэл баяр та.